За. За бүгдөө бүгдэнд энэ сайхан үчи мэндэ хүргэе. За ээлжид дөрөв өдрийн танилцуулга та бүхэндээ хүргэх гэж байна. Бүгдэнд орой минь хүргэе. Миний дуу дүрс тод байна уу? Хэрэг дуу дүрс тод байх юмар интернет хурд гайгүй хан бол нэмэлт тэмдэглэгээр чатан дээрээ. За яг одоо намайг энэ ярьж явах хооронд та бүхэн бас бусад хүмүүстэй линкээ түгээгээд гişүүдээ ураарай. Мөн шинэ хүмүүсээ ураарай. Өнөөдөр бид бүхэн та бүхэндээ MW Life компани тухай танилцуулга явагддаг. Тэгээ энэ удаад би яг өөрийнхөө үр дүнгээр танилцуулга явуулна. Яагаад гэвэл та бүхэн платформын тухай манай үндсэн танилцуулга презентацийг зөндөө сонссон байгаа. За би бол яг боддоор миний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бол өнөөдөр та бүхэнтэй хуваалцуулна. Тийм учраас хүмүүстэй сайн линк түгээгээрэй гэдэг хэлхийг хүсэж байна. За ингээд өөрийгөө танилцуулъя, намайг Банзагчи Оюма гэдэг. За миний би олон хүүхэдтэй айлд өсөж торинсон. За эндээс жинхэнэ суур одоо хүмүүжлээ олж авсан. Магадгүй Монголын олон мянган айл өрхүүд яг л ижлэр тийм амьдралыг туулж ирсэн олон хүүхэдтэй айл тийм ээ. За ингээд амьдралаа бол Улаанбаатарт орж ирээчгүй хоосноос эхэлж ийсэн. Одоо тгээс эхэлж ийсэн. Яа маш олон жил бас ингээд түрээсэн байраар амьдарч ингэж явж ийсэн ийм түүх байгаа. Ер нь бол миний одоо хөдөлмөрийн гараа эхэлснээс хойш 30 гаруй жил 35 жил болчихжээ. Би 10 жил хуульч мөөлөгчөөр ажилласан. Тэгээд нэг л өдөр маш том өөрчлөлтийг сэтгэлгээндээ хийсэн. Энэ бол одоо Баян аав ядаа гэдэг номыг уншаад би шин сэтгэлгээтэй сэрж нэг оройжгоо шинжэнгөө уншаад ингээ хатуу шийдвэр гаргасан. Өөртөө тэр юу гэхээр би одоо шинэ амьдралыг эхлүүлье гэсэн ийм зорилго тавьсан. Яагаад гэвэл өмгөөлөгч гэдэг хүн болвол одоо хөдөлж явах юм бол шүүх хэрэгээ аваад өмгөөлж явах юм бол орлого олно тийм ээ. Зогсчих юм бол орлогогүй гэсэн ийм одоо байдалтай байсан тул бизнесийн салбарт хүч эзгээр шийдсэн. Ингээд та бүхний өмнө харагдж байгаа энэ зураг бол миний одоо анхны ресторан байна. Тэгээ юу ч хөө хоосон байсан тэр үед байсан зүүд нь одоо нөхөр бүтээр 3 өрөө байртай байсан. Ингээд 3 өрөө байраа зараад дээрс нь ингээд зээл аваад ингээд энэ рестораныг худалдаж авч ирсэн. Тэгээ өнөөдөр энэ ресторан маань одоо тухайн үедээ 2004 онд $200,000 худалдаж авч ирсэн. Өнөөдөр энэ ресторан маань ковид үед бүр ингээд хаагдаад дампуураад тэгээд одоо энийг бол офис болгоод түрээслүүлж байгаа. Тэгээд ингээд энэ 2004 онд $200,000 авч ирсэн ресторан өнөөдөр $3,000 түрээсийн мөнгө өгдөг. Одоо энэ би зөвхөн офисаар түрээслүүлдэг. Гэтэл өнөөдөр үнэхээр та бүхний сонсож байгаа энэ MW Life компанитай одоо нэгдсэн энэ 9 сарын дотор ямар их зүйл хийж бүтээсэн бэ гэдгийг би та бүхэнд одоо бас хуваалцуулнаа. Тэгэхээр хуваалцад үнэхээр таатай байна. За миний амьдралд бол намайг өнөөдрийн Оюма бий болгосон энэ орчин, энэ орон зай бол яа харахгүй миний анхны network marketing компани энэ Follow Transfer Factor. За би энэ компанид одоо үндсэн офис бол яг одоо энэ компани маань офис дээр ингэ явагддаг. Би маш их талархаж баярлж явдаг. Тэр амьдралдаа туулсан бүх одоо амжилт бүтээлүүд алдаа оноондоо бүгдэнд нь би талархаж явдаг гэдэг та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. 9 сарын өмнө би нэг үнэхээр энэ сайхан шинэ компанитай нэгдсэн MW Life гэдэг компанитай нэгдээд миний амьдралд эрс өөрчлөлтийг авч ирсэн. Ингээд та бүхэн харж байгаа энэ зурган дээр бол зүүн талд нь манай компани үүсгэн байгуулагч, удирдлага, ерөнхий одоо захирал Ёни Аширов гэдэг хүнтэй ингээд тайзан дээр зогсож байна. 3 сар ажиллаад тэгээд одоо хэдэн мянган хүний өмнө тайзан дээр зогсох, олон улсын тайзан дээр зогсох энэ завшаан тохиолдсон. Ер нь бол өнгөрсөн энэ хугацаанд хийж эхэлсэн бүх төслүүд дээрээ тий би хийжсэн бизнес дээрээ бүгдэн дээр нь ер нь амжилт гаргаж ирсэн. Тэгээд энэ амжилт бол бас үнэхээр хол давсан амжилт хийсэн л дээ. Богино хугацаанд маш өндөр хол давсан энэ амжилтыг одоо бүтээжээ гэж харж байгаа. Тэгээ энэ юундээ орж байгаа юм бэ гэхээр бол үнэхээр маш сонирхолтой үйлчлэгээ. Аялал гэдэг бол хүн болгоны дуртай гадаа гараад би гудамжийн зогсоод ихэнх хүнээс тийм ээ миний хажуугаар өнгөрч байгаа хүмүүсээс та аялах дуртай юу гэж асуухад бол дийлэнх нь аялах дуртай гэж асууна. Тэ? За та мөнгө олохыг хүсэж гэнэ үү гэж асуувал дийлэнх нь мөнгө олохыг хүсэж гэнэ гэж асууна, тэ? Тэр яг энэ хоёр чухал хэрэгцээ хүмүүсийн чухал хэрэгцээ нэгдэж чадсан компани дээр. Өөрөөр хэлбэл ялангуяа Монгол
монголчууд шиг нүүдлийн соёлтой ийм үндэстэн бол миний газараа суугаа удаан байж чаддгүй ийм үндэстэн. Тийм учраас нүүх их дуртай. Ингээд ийм аялал гэдэг бол энэ бол зүгээр нэг байр сэлгэж байгаа зүйл биш үү? Аялал гэдэг бол маш их дурсамжийг бүтээдэг, тий? Маш их сайхан одоо энэ байгалийн төсвийг бид нэр харж байна. Олон улс орны түүх соёлтой танилцж байна, тийм ээ. Хүний амьдралын хамгийн сайхан юм бол тэр ажралтаа өнгөрөөж байгаа дурсамж энэ мөчүүд гэж хардаг. Тэгээ энэ хүсэл маань дээрс бидний нөгөө хүсэж байгаа орлоготой байх хүсэлтэй нийлээд ирээд тэрэн дээр нь компани ингээд ийм одоо онцгой давтагдчихгүй ийм үйлчлэгээ платформ нэвтрүүлснээрээ олон мянган хүмүүсийн амьдралыг богино хугацаанд өөрчилж чадсан ийм онцгой компани. Тэгээд супер лидерүүд, супер менторууд, миний одоо спонсорууд, дандаа миний аплайнууд тийм ээ энэ дээр зогсож байна. Энэ бол энэ тайзан дээр надтай хамт зогсож байгаа хүмүүс бүгд сардаа үндсэндээ дунджаар $100,000 дээш орлоготой хүмүүс одоо зогсож байгаа гэж бодчих манайхаа. Тэгэхээр бол энэ бол сэтгэлгээ өөр төвшөнд гарах шаардлага тулгарч байна. Чадвараа хөгжүүлэх шаардлага тулгарч байна тийм ээ. Биднэрт ийм одоо хүрээлэл дотор байна гэдэг бол хүн хөгжихөөс өөр аргагүй ийм одоо хүчтэй хүрээлэлөө орсондоо би одоо туйл их баяртай байдгаа. За тэгээд яагаад энэ аялал их чухал юм бэ? Яагаад надад энэ платформ маш их таалагдсан бэ гэхээр миний нөгөө аялах хүсэл дээр миний хэрэгцээ шаардлага бүгдийг хангасан ийм гоё платформтой учирсандаа би өдөр болгон талархаж одоо баярлж явж байна. За тэгэхээр бол та бүхэн миний яг платформын зургийг харж байна. За компани маань энэ хоёр платформ байдаг. Нэг нь болохоор чинь Travel Advantage гэдэг платформ, нэг нь болохоор чинь MW Your Life гэдэг бизнес аккаунт гэдэг. Тэгэхээр Travel Advantage дээр бид нэр 19 төрлийн үйлчлэгийг аваад аялын хэрэгцээгээ шалгахын чинь гэр бүлээр харин бизнес MW бизнес аккаунт дээр нь бид нар орлогоо олцдог, багтдаг. Би 9 сарын өмнөөс энэ платформыг ашиглаж эхлээд өнөөдрийн байдлаар за 9 сарын өмнөөс бол би ажиллаж эхэлсэн. Яг одоо үндсэндээ бараг 1 жил болж байна гэсэн үг. Энэ платформыг ашиглаад тэгээд энэ хугацаанд би $7,200 хэмнэлт хийж чадсан. Аялалдаа маш олон төрлөөр тий буудал дээр хэмнэлт хийлээ, онгоцны тийзэн дээр хэмнэлт хийлээ, тийм ээ. За дээрэс нь шопинг хийж хэмнэлт хийлээ гэдэг олон юм нэрлэлээ одоо би харуулах болно. За тэгэхээр энэ $7,200 хэмнэлтийг хийгээ одоо компани маань биднэрт ингээд хөнөхөр ухаалгаар хуримтлал үүсгэх. За ухаалгаар хуримтлал үүсгэж зогсохгүй хуримтлаа 2 дахин нэмэгдүүлэх боломжийг. Тэгэхээр бид нар чинь ер нь бол аялал төлөвлөлт сураг байдаг. Тэгэхээр бид нар бол хуримтлалтай аялагч болж байна. Бид нар ухаалаг одоо аялал төлөвлөж чаддаг юм аялагч болж чадж байна. Тэ орлого олдог аялагч болж чадж байна. Явандаа ер нь бол тэг үнгүй аялж байгаа гэсэн үг шүү дээ. Яг үндсэндээ би одоо энэ хугацаанд энэ их мөнгөний хэмнээ зогсохгүй маш их одоо үнгүй аялчаад гэж сууж байна гэсэн үг тэ. За тэгэхээр компани маань яад вөхөр анх би $590 бүртгүүлж исэн. Тэрний $490 хуримтлал үүсдэг. Тэгээ өнөөдөр би та хүнд бол энэ одоо давхар хуримтлалыг үүсгэж 100% үүсгэсэн олон улсын манлайчдын баг дотроосоо ялангуяа монголчууд дотроосоо би бол хамгийн анхны 100% өөрийнхөө хуримтлалыг аялалдаа ашиглах эрхийг авч байна гэсэн. За тэгэхээр хэдүүлээ цаашаа харцгаая энэ 100% үүсгэх эрхийг юун дээр авсан бэ гэж. За компани төрлийн энд бол 2 сая зочид буудлын 150 улс ашин галтрын тийц захиалж болно, янз бүрийн үзрүүлэлтээ захиалж болно, такси тээвэр захиалж болно гэдэг маш олон төрлийн үйлчилгээнүүд байж байгаа. За би бол энэ платформыг хамгийн сайн хэрэглэж байхыг хүссэн. Тийм учраас өнөөдрийн байдлаар би 43 захиалга хийсэн байна. Платформ дээр нийтдээ 43 захиалга хийсэн байж байгаа. Тий. За тэгэхээр та бүхэн одоо харж байгаа бол манай компани брэнд бүтээгдэхүүн, хамгийн суур бүтээгдэхүүн. Энд бол хэмнэлтээс илүүгээр тийм ээ үнэхээр ийм маш гоё лакшри, маш гоё хүчтэй хүрээлэл дунд амьдралын хэм маягаа өөрчилж чадсан ийм гоё хүрээл дунд ийм одоо дусамж дүүрэн аялах боломжийг олгодог. Тийм учраас компани хамгийн чухал бүтээгдэхүүн бол энэ 19 төрлийн үйлчлэгийн дотор чинь энэ life experience гэдэг хөтөлбөр байж байгаа.
За та бүхэн харах юм бол энэ бидний нөгөө миний үүсгэж байгаа тэр хоримтлал шүү дээ. Та бүхний ч гэсэн үүсгэж байгаа тэр хоримтлалыг loyalty point гэж нэрлэдэг. Одоо энэ дээр 1050 loyalty point үлдсэн байж гэн те. Эндээсээ энэ шууд одоо эхний дөрөөсөө эхлүүлээд та гэрээ байгуулангуудаа энэ жишээл чэйжигүй аялалд манайхан сая 30-аад хүн явлаа бараг 590-ээс 300 LP онооны хоримтлын асуулаад аялж олж гэн. Scarlett Sales гэдэг энэ Екатеринбургт болдог Оросын аялал байж 649-өөс 280 хасч болж байна. За энэ дотор нь бол тэгээд 5 оттой буудал те 5 өдөр амрах, 4 шөнө 5 өдөр амрах. За тэгээд заримдаа тодорхой хоол, унд үйлчлэгээ, өглөөний цайн орцсон, гидүүд нь орцсон, онгоцноос тосож авах, хүргэж авах үйлчлэгээ нь орцсон. За үүнээс гадна бол одоо хөтөлбөрүүд нь орцсон. Ийм гоё хөтөлбөрүүд компани зохион байгуулдаг яхан тийм ээ. За ингээд энэ гоё боломжийг болоо. Тийм ч бас хамгийн бахархалтай миний хамгийн дуртай бүтээгдэхүүн үйлчлэгээ болвол энэ life experience аялал. Өнөөдрийн байдлаар би платформ дээрс нийт 5 life experience захиалсан байж байна. 5 захиалаад 4-т нь явцсан байж байгаа. Одоо 5 дахьт нь явахаар хүлээгдэж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээд би нөгөө бүтэн хоримтлаа ашиглах эрхээ авсан. Ингээ бүтэн хоримтлаа ашиглах эрхээ авсан чинь нийтдээ одоогийн байдлаар 36 аялал компани санал болгож байна. 36 улс руу 100% энэ хоримтлаа ашиглаад аялах эрхийг надад санал болгож байгаа гэсэн үг тийм ээ. За жишээлбэл хэдүүлээ харцгаая. Одоо миний үлдэгдлийн дээр 1050 гэж харагдаж байгаа дээр нь тэгээд яг энэ компаниас өгсөн одоо жишээлбэл $649 одоо энэ Исланд руу аялах аялал байж байна. Энэ одоо 1050 гэдэг миний бүх хоримтлууд ингээ гарцсан байж байна тийм ээ. Аялын хоримтлууд. Энийгээ би 100% ашиглах. Энэ Кыргызстаны аюун маш гоё аялал байж байна тийм ээ. Энэ 8 сард бишээ 7 сард болох аялал. Энэ дээр би $999 болох аяллыг би 1050-аас асуудаад шууд авч болж байна. За Европ руу аялж болж байна. Грек руу явах хүмүүс бол одоо бас энэ 1050-аас 949 асуудаад 100% аяллыг авч байна гэсэн. За дараагийн бас энэ маш гоё аяллууд намайг одоо хүлээж байна. Карибын Парадис гэдэг энэ Доминикан Республик руу аялах ийм аялал байж байна. 1050-аас бас 500 1050-аас те 549 хасуулах нь надад өшөө үлдэгдэл хоримтлын маань үлдэгдэл үлдэж байгаа. Тэргээр би дахиад өөр аялал авч олно гэсэн үг те. Фукок руу аялах аялал байж одоо энэ 11 сарын 4-өөс гэж штэ юу биш 11 сарын 30-наас 12 сарын 4 хүртэл энэ хоримтлаа би 649 байгаа юм байна. Очоод 5 өдөр 4 шөнө болоод тийм ээ маш гой тансаг 5 отоо $1050-аас асуулаад 100% ашиглаж байна. Сочигийн аялал байж байна те. Ингээд нийтдээ бараг 36-40 компани 40 улс руу шүү манайха. 40 өөр улс руу зохион байгуулсан таны өмнө зохион тийм ээ ийм хөтөлбөртөө лакшери ийм аялыг санал болгож байна. За урнаа гацж байна. Яаж байна? Одоо яаж байна? За интернет за би жоохон жоохон гацчихж магадгүй шүү манайхаа зарим нэг гайгүй болвол за 1-10 оноо чатан дээр тавьчих. Хэр вэ гэдгийг та бас өөрийнхөө интернетийг шалгаж үзээрэй. 1-10 оноо хэр гацж байгаа гэдэг дээр 1-10 оноо тавь даа манайхаа. За хэрвээ за урнаа тэр сонсогдож байна урнаа. Зүгээр ээ. Яг одоо бол зүгээр байна. Зарим тохиолдолд гацаад за зарим үед нэг жоохон гацаад ороод иж магадгүй ш манайхан заяа. За одоо энэ хараа жишээлбэл одоо энэ Хайнаны энэ маш гоё аялал байж гин тийм ээ. Би бүрэн ашиглах хэрэгтэй. Бангкокийн аялал байж гин, Прагагийн аялал байж гин тийм ээ. Ингээд 100% өөрийнхөө хоримтлыг ашиглах. Энэ нэрх нь ингээд нээгдсэн байж байна гэдэг та бүхэнтэйгээ хуваалцахад их таатай байна. Харах юм бол бүтэн 1 жилийн хугацаанд би $3130 хоримтлыг үүсгэж чадлаа. $90 нь бүтэн жилийн хураачд байсан. 490 нь миний хоримтлал үүссэн. Тэгээ би өнгөрсөн жилийн 7 сард 120-ыг төлөөд 240 болгосон. Тэрнээс хойш нэг ч сарын одоо хоримтлал гэж өөрөө мөнгө оруулаагүй. Миний бонусаас орж исэн. Миний бонусаас ороод тэгээ үндсэндээ би анхны тэр $490 чинь $3130 болоод одоо ингээ одоо үржээд
Тэгээд тэрнээс $2080 та бүхэн дээр харж байгаа $2080 би айл эрт ашигласан саяны нөгөө буудлууд те нислэгүүд тэгээ лайф экспириенс хөтөлбөрөөр ашиглаад надад үлдэгдэл нь 1050 лоялти оноо үлдчихэд байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За travel credit гэж компани маань өгдөг. За travel credit гэдэг бол та захирал болгон дээр travel credit авдаг. За хэрвээ лоялти оноо $1-ийн лоялти оноо $1 тэ нэг лоялти оноотой тэнцдэг бол travel credit-ээр 100 travel credit $1-тай тэнцдэг шүү гэж. Тэгэхээр энэ бол миний бас шагналын юм travel credit одоо энэ дээр явж байна. 352,425 шагналын одоо кредит явж байна гэсэн. За энэ дээр болохоор чи юу харж байгаа нөхөр би 43 5 хуудас захиалга хийсэн байлээ. Нийт 43 хуудас болгон дээр 10 захиалга гэж бодоход энэ өнгөрсөн хугацаанд бол би 14 5 онгоцны тий захиалсан байна. 14 5 буудал захиалсан байна. Одоо нэг бизнесээ хийгээд Малайз, Вьетнам, Филиппин гээ яваад байгаа болохоор тийм ээ. Надад буудлын захиалга маш их шаардлагууд гарч идэг. Онгоцны тийзээ захиалах шаардлагууд гарч идэг. Бүгдийг би одоо энэ дээрээс ингэж захиалга хийчихэж байна. Тэгээд дээрээс нь life experience аялуудаа ингэж захиалчихж байгаа. Эдийг одоо хэлхийг хүсэж байна. Маш амар, маш хялбар. Одоо өөртөө тур оператор өөрийнхөө аялыг өөрөө төлөвлөж чаддаг, өөрөө зохицуулж чаддаг. Хинээс ч хамааралгүй ийм одоо би даасан нэг өөрийн гэсэн ийм туршлагатай болсондоо маш их баяртай байдаг. Дээрээс нь манай компани бол энэ хиймэл оюун ухаанаар бас ингээ аялаа төлөвлөж болдог. Энийг би бас ашигласан. Нийтээ 19 төрлийн үйлчлэгээ үзүүлдгээс би бараг 10 гарыг ашигласан байгаа. 10 гарыг одоо ашиглаад хэрэглээд үр дүнгээ нүүцсэн байж байгаа. За AI trip planner-ыг би бас Гонконгд очиж өдрийн аялал хийхдээ нэг ашиглаж үтсэн. За тэр бол маш энгийн. Та ямар ч улс орн руу аялаа төлөвлөхөд заавал хүнээс асуугаал эсвэл одоо ChatGPT-ээс асуугаад бас шаардлага байхгүй. Зүгээр манай платформ руу ороод улсаа сонглоо, явах хүмүүсийнхаа тоогоо сонглоо, өөрийнхөө төсвийг сонглоо. Ингээл шууд аялаа төлөвлөөд бэлэн маршрутын, бэлэн одоо аялын хөтөлбөрийн карттай, хугацаатай бүх юмтай танд ингээ гаргаад өгдөг супер платформ. За миний хамгийн анхны нислэгийн тийз дээр тавьсан байна. 2025 оны 9 сарын 2-нд би анхны нислэгийн тийзээ өөрийнхөө платформ дээр захиалсан. Тэгээ би энэ бол Дубай аялалд явж ирсэн үе. За тэгээд ингээд 10 сарын 1-нд Улаанбаатараас Бээжингээс Дубай тэгээ буцаад бас Бээжингээр ирсэн ийм одоо нислэг гэж байгаа. Мэдээч би нөгөө анх эхэлж байхдаа бол ингээд дөнгөж эхэлж байгаа хүмүүс итгэл баг байдаг, эргэлзээ байдагтай адил надад ч гэсэн тийм байсан. Тэ? Юу гэж би 100% дөнгөж эхэлж байгаа компанид 100% итгэлтэй байхгүй шүү дээ. 100% итгэл явцын дундаа үр дүнгийн явцад би болсон гэдэг хэлхийг хүсэж байна. Тэгээ би ингээд онгоцсон дээр очиод тэ аэропорт дээр очиод онгоцсондоо суугаад тэ энэ бүх одоо үйлчлэгээ аваад ямар гоё юм бэ? Ямар сайхан найдвартай компанид орсон юм бэ гэж би үнэхээр баярлаж байсан гэдгийг хэлхийг хүсэж байна. За энэ бол сая ингээд өвөл 2 сард гэр бүлээрээ бага охинтойгоо нөхөртөөгөө зүг Себуд, Филиппиний Себуд аялаад ирсэн. За тэгээ компани нэг үзүүлдэг үйлчлэгээ бол бас ингээд 2 саяас зочид буудыг дэлхийд 150 улсаас захиалж болдог. За эндээсээ би бол 10 хэдэн зочид буудыг захиалсан. За тэр дээр та бүхэн би харуулсан тийм ээ. Нийтдээ $7,200 хөнгөлтийг бусад сайтуудтай харьцуулахад үзүүлсэн байна гэсэн. За тэгэхээр энэ дээр бодит миний жишээ хийж байна. За энэ Crimson гээд Тансаг 5 оттой буудал тийм ээ. Ингээд ямар гоё бассейн, ямар гоё далаа. Би олон далаа харж байсан. Гэтэ бас энэ Себугийн далаа маш гоё. Миний бүр ингээд далаа руу нарахаар маш тунгалаг. Дээрээс ингээд хөлн доогоор нийл загас сэргэлдээд одоо нэг тийм Европ ус их сонирхолтой байсан. Гой өнгөтэй загсууд эргэлдээлдэг сонио. За тэгээд ингээд яг энэ бассейнээс ингээд далаа харагддаг ийм гоё дурсамжийг охинтойгоо бага охин маань сурж байгаа. Оюутны амралтаараа ирсэн. Тэгээ ингээд энэ буудлыг ингээд Себу захиалахад бол Booking.com дээр монголчууд маш ихээр хэрэгэлдэг. Booking.com дээр 5 өдрийн энэ 5 отоо буудлын энэ өрөө тийм ээ бид гурлаа амархад 1753 байсан болвол Trip.com-ыг монголчуудыг хэрэгэлдэг гадагшаа явахдаа тэр дээр $1325 байсан болвол манай Travel Advantage дээр би 1156-аар захиалж чадсан. Инхээр юу хэлж ийнэ вөхөр энэ хэмжээндээ би Booking.com-тай харьцуулахад $600-ыг нэг аялал дээрээс хэмжиж чадсан. Trip.com-тай харьцуулах юм бол $300 тий. Тэгэхээр нэг удаагийн гэр бүлийн аялал дээрээ ингэж хэмнэ гэдэг чинь цааштай бид нар насан туршдаа аялна, үр хүүхдүүд минь аялна, өөрийн гэсэн хувийн платформтой байна гэдэг бол ямар хэмнэлтэй бид нар аялах энэ боломжийг одоо олгож яах гэдгийг та бүхэн харах. За бас дараагийн надад маш их 100,000 барааг нэг дороод худалдаж авах боломж
За 100 мянган барааг нэг дороо судалдаж авах энэ маш том онлайн шоп ажиллаж байдаг. За энэ онлайн шоп дотор бол эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх ийм төрлийн брэндүүд байна. Дэлхийн Gucci байна, Goose байна, тийм ээ, Prada байна. Тэгэл одоо дуртай брэнд та ямар брэндэд дуртай байна? Энэ дуртай брэндийнхаа 100 мянган барааг эксклюзив энэ барааг бол та эндээс захиалж болно гэсэн үг. За би энэ дээрс бол хэд хэдэн захиалга хийсэн. Тэгээд 150 улс руу $150 зэш захиалга хийх юм бол тээвэр нь үнэгүй байдаг. Тээвэр нь үнэгүй байдаг. За би 2 удаагийн захиалга хийгээд хоёулыг нь Монголд авсан. Тэгээд саяхан манай охин маш гоё чамдаа захиалсан. Би та бүхэндээ бас дэлгүүр ухна гэдэг энэ дэлгүүрээр аялна гэдэг чинь бүтэн хэд хоногийн ажил шүү манайхаа. Тийм учраас манай гишүүд маань ингээ шопинг хийхийг хүсчээвэл тэ энэ дээрс хамаагүй хөнгөлтөө хамаагүй хямдалтай одоо авах боломж одоо үүсэж байгаа шүү гэдэг хэлхийг хүсэж байна. За ингээд хэдүүлээ харах юм бол одоо энэ миний анхны захиалгын хуудас байж байна. За энэ анхны захиалгыг би хийсэн. За тэгээ үнэхээр тэр үед бол би ерөөсөө бүх үйлчлэгээ өөрөө бодтоор үзэж харж судлах баримт хэрэгтэй. Тэгжээж миний компанид итгэх итгэлүүд нэмэгдэж явсараад өнөөдөр одоо хэмжиж болдог бол 1000% гэж хэлэхээр юм тий. Одоо компанидаа үнэхээр 1000% итгэж байна гэсэн. Ийм гоё компанитай авчирсандаа баярлж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн бодоо би энэ захиалган дээр би 3 захиалга хийсэн байгаа. Энэ бүтнээрээ багтахгүй байж байгаа. Энэ нөхөртөө захиалсан цаг авсан. Одоо би энэ дээр ингээд зүүж байна. Энэ ногоон оюутай энэ цагийг захиалсан. Тэгээ нэг пүүз захиалсан. Ингээд энэ 3 зүйлийг захиалахад миний захиалга $885 болсон. $885-оод хажууд нь таны тээвэр одоо үнгүй шүү. Тээврийн үлс нь багтсан байгаа шүү гэдээ ингээд бичсэн байгааз. За тэгэнгүүтээ энэ $885-оос миний хуримтлын онооноос лаялч поинтоос 480-ыг хасан байгаа зү манайхаа. 480-ыг би шууд асуулж чадсан. Ингээд би нэмж $405 нэмж төлөөд энэ захиалга гэртээ авсан. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё. Одоо хүртэл ингээд зүгээд те ингээд хэрэглээ явж байна. Пүүзэн ч гэсэн маш сайн пүүз. Монголд сая төгрөгийн үнэтэй пүүзийг би манай платформ дээр $96 байсан. Лаялцын оноог асуулаад би $50 захиалсан. За ингээд ярих юм бол маш олон одоо юм жишээнүүд ээж байна. Тэгээ би түрүүсэн манай охин ингээд маш гоё Италийн чимдаа захиалсан. Италийн чимдаа. За би бол одоо маш их аялж байна. Бидний их аялаад ирэхээр юу хэрэгтэй? Маш гоё чимдаан хэрэгтэй байдаг те. Тэгээ би Филиппинд байж байхдаа 2 юм хос чимдаа авсан. $270-оор 2 хос чимдаа авсан. Тэгвэл чи манай охин тэгж явах. Ээж би Италийн маш гоё ийм чимдааныг манай охин яг спа явах гэсэн. Тэгээд $170-оор 3 хосыг захиалсан шүү дээ манай платформ дээрс. За би дараагуудаа охиноосоо зургийг аваад та бүхэнд бас үзүүлье гэж бодож байна. Та бүхэн ч гэсэн манай платформ руу ороод чамдаа хэсэгт хайгаад үзээрэй. $170-оор гэрт нь ирсэн манай River Garden дээр ирсэн ээж чамдаа ирсэн гэж сууж маш гоё санагдсан шүү манайхаа. Ийм За энэ бол монголчууд бидний аялсан гишүүнтэй зөвхөн хаалтаа клубын гишүүдэд үйлчлдэг ийм үйлчлэг гэсэн. За энэ хаалтаа клубын гишүүдэд үйлчлэгээ үзүүлэхэд бол тийм ээ дэлхийн одоо 150 улсаас энэ олон аялагчид бидний зарлагдсан саяны аялуудыг чинь нөгөө таалцсан жаам шиг шүүрээд авдаг шүү. 90-ад оны картын бараа байдаг штэ тий. Тэр шиг баг аялал зарлагдаад шүүрээд алгуулдаг. Манайха тийм хэрэгцээтэй. Одоо манайх чи баг 600 мянган хэрэглэгчтэй болчих. Компани маань AMW Life компани маань үүсгэн байгуулсан 2013 он. Тэ одоо 13 жил болж байна. Би яг 12 жилийн ойн дээр нь орсон бэлээ. Тэг баяртай байгаа. Яадаг бол яг тэр ойн дээр нь Азийн зах зээл нэгдэжсэн. За ингээд энэ гоё тансаг аялал бид нар маш гоё хөтөлбөртэй аялал. Тэр хөтөлбөрийн бүх мөнгө нь орцсон гэж боддоо. Энэ аялал бид нар ингээд хориулаа яваад ирсэн. За тэнд бол одоо ингээд 2 давхар хөлөг онгоцсон дээр 500 хүн бүтэн өдөржингөө аялах тэр дотор ингээд ууж идэх тэгэл арих дарс одоо юу бүх юм нь орцсон тий. Далайн ирэг дээр маш гоё юм тансаг пляж юм бичи амралт байсан тий. Тэр бич дээр ингээд шоутай гэл маш гоё циркийн шоутай тэр дээр амарсан жишээ тэгээд ингээд ярих юм бол одоо маш гоё юм хөтөлбөрүүд. За энэ бол миний өнгөрсөн жил явсан хамгийн анхны чуулган. Энэ бол Стамбул болсон чуулган. Тэгээ энэ Стамбул болсон чуулган дээрээс нэг чухал шагналыг авсан. Тэр бол $100,000 клубын гишүү болсон. Манай компани маань 3 клубын гишүү байдаг.
орлогынхаа хэмжээгээр хэмжигдэг гэсэн. Жилийн орлого нь $100,000 дээш болоод ирэх юм бол $100,000 клубын гишүүн. Ер нь сарын орлого чинь $10,000 дээш болоод ирэх юм бол та ингээд тогтвортой аваа явчихдаг юм байгаа. За ийм байгаа $100,000 клубын гишүүн. За дараагийнх нь болохоор чинь $500,000 клубын гишүүн, дараа нь $1 сая клубын гишүүн. Тэгээд $100,000 клубын гишүүнд өнөөдөр Монголоос 2 хүн орсон байж байгаа. Миний би орсон байгаа. За миний хамтрагч Түшин Жаргал маань бас ингээд орсон байж байгаа. Миний дүү, миний хамтрагч. За ингээд энэ тайзан дээр ингээд олон монголчуудаа очиж бас ингээд оролцсондоо их туйд их баяртай байдгаа. За хамгийн монголчууд маань хамгийн их аялсан улс бол одоо манай энэ платформыг ашиглаад аялсан улс бол Ханой. Тэрний өмнө бол бас Малайз аялсан. 20-од монголчууд нэг Малайз аялаад ирсэн. 20-од монголчууд Дубай аялаад ирсэн. Дараа нь 150 монголчууд Ханой руу энэ Азийн чуулганы урьдчилсан нээлт болсон. Одоо жинхэнэ нээлт нь 11 сарын 28-29-нд болно. Энэ оны 11 сарын 28-9-нд орно. Жинхэнэ нээлт нь энэ бол урьдчилсан нээлтэн дээр 150 монголчууд оролцоод ирээд ингээд одоо компани маань ямар том, ямар олон улсын, ямар олон аялагчтай, тий, ямар хүчирхэг, ямар дэвшилттэй технологиг хэрэгжүүлж чаддаг, ямар өгөөчтэй, ямар өндөр хувийг буцааж өгч чаддаг, нийт орлогын 80% буцааж өгдөг компани байна. Инхээр бол маш өндөр хөв гэсэн үг ээ. За миний дуу тод байгаа гэж найдаж байна. Манайхаа. Окей. За энэ бол бас нэг Стамбулд очиод энэ $100,000 клубын гишүүн болоод энэ бүгжөө биасаа гэдэг маш их баяртай байгаа. Тэгээ сая миний алтан урнатага цаг би Филиппин, Малайзад ажиллаад ирлээ. Та бүхэнд би бас удахгүй үзүүлнэ. Тэгээ би энэ бүгд маань маш их хэрэг болсон манайхаа. Би чи англиар сайн ярихгүй шүү дээ. Халтар англи хэлтэй. Тэгээд манай урнаа маань одоо миний хажууд бол ус цас. Тэгээ урнаа маань танилцуулга хийн. Урнаа танилцуулга дуусаа гэл. За аюумаа чи одоо нэг гоё дээрээ тавиараа гэл намайг тэгдэг байхгүй. Тэнгүү чи би ингээл хэвээр нэр бүгжөө барайл ингээл гараад ирнэ шүү дээ. Ингээл нөгөө хоёр өрөөтэй нөгөө өрөөнөөсөө гарч ирэл бүгжөө үзүүлээл. Тэгэл утсаа барьж очиж нөгөө бонус нөгөө аккаунтаа юмнуудаа харуулаад ингэж явсаар хагаад ямар ч байсан би тэр маш олон уулзалтууд хийсэн амжилттай одоо энэ удаад бол амжилттай яваад ирсэн. Тэгээ компани маань ингэж энэ олон даймондтай тий нэрийн бүгжийг бэлгэлсэнд би их баяртай байгаа. Голд нь ингээд маргад эрдэнэ гэдэг тий зөмрүүд хийгдсэн. MW Life 100,000 гээд хажууталтай нь банзрагч гээд миний овг сийлэстэй. Тэгээ яах вэ? Амжилтаараа аавхаа овгийг сийлүүлж одоо би бас их баяртай байгаа. Оюумаа гэж сийлээг байлээ. Банзрагч гээд овгаар сийлсэн байдаг. Би их баяртай. Энийг одоо зүгөө явахтаа их одоо дуртай байгаа. Энэ бол ингээд их сайхан одоо санагдж байгаа шүү. Яа тэгвэл энэ насандаа бид нар бас өөрийн нэрийн бүгжтэй бол ер нь монголчууд бол тийм байсан. Дээрүүд бол ингээд бүгдээр өөрийн гэсэн бүгжтэй тий. Тэгээ нөгөө массави одоо ингээд үйлдвэрийн аргаар гарч ирээл гэл массаараа бол баахан ижлэн бүгд зүүдэг биш тийм ээ. Цорын ганц зөвхөн тань зориулагдсан бүгж гэдэг бол маш гоё л доо. Манайхаа би тэгээ та бүхэндээ тийм бүгжтэй болоос гэж хүсэж байна. Над чиг ийм даймдтай бүгжтэй болохыг хүсэж байгаа хүмүүс вэ нөө? Чатан дээр нэмэгт тэмдэг чатан дээр бичээрэй манайхаа. Ийм одоо тойроод 0 даймдтай зөвхөн таны овгийг бичсэн байгаа. Зөвхөн энэ хорвоо дээр цорын ганц танд зориулсан. Таны амжилтыг илтгэсэн, таны хөдөлмөрийг үнэлсэн ийм өгөөмөр компани бүгжийг хурундаа зүгээд ингээд дэлхийн улс бүрэн өнцөг болон бүрэнд үзүүлээд харуулж явна гэдэг бол үнэхээр гоё. Сайхан шүү. Энэ бол сайхан мэдрэмж. Сайхан мэдрэмж энэ бол сайхан Монгол гэдэг нэрийг гаргаа явах те. Маш одоо баяртай байх та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бантай нэгдээд анх би компанитай нэгдэхдээ олвол мэдээж хамгийн түрүүнд миний олж харсан зүйл бол энэ бизнесийн боломжийг олж харсан. Би маркетингийн тогтолцоог нь хараад $100 олж болох юм байна гэдгийг олж харсан. Би томоор нь дүр зургийг олж харсан. Би одоо Азийн зах зээл нэгдэж байгаа юм байна. Одоо СНГ буюу Орос хэлтэнгүүдийн зах зээл нэгдэж байгаа юм байна. Европын зах зээл дээр 10 гаруй жил ажиллаж ягаад дөнгөж 2025 оноос компани маань СНГ-ийн орнолоо орж ирсэн. Дөнгөж одоо энэ жилээс Азийн зах зээл гарч байна. Ямар том зах зээл вэ? Энд бол $100 олох юу ч биш юм бэ нэ. Олон монголчууд $100 клубт орно гэдэгт би итгэлтэй юм. $100,000, $500,000, $100. Энэ зүгээр цаг хугацааны асуудал манайхаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн чадна. Ингээд энэ би бизнесээ анх эхлэхэд бол челленж 3 сард тутам 150 улсад байгаа 500,000 одоо гишүүд дундаас ингээд тийм ээ шилдэг зууг шалгаруулдаг ийм лидер борд явагддаг гэж би сайн мдээгүй орсон.
Гэтэл одоо би урагшаа хараад ажиллаа хийсэн. Ингээл хүнд мэдээлэх, миний гол ажил хүнд мэдээлэх. Та бүхэндээ мэдээлэх тийм ээ. Энэ ажлыг хийж явсараад 3 удаагийн 9 сарын хугацаанд 3 удаагийн лидер боордыг тэргүүлсэн. Энд одоо их баяртай. Яагаад гэвэл энэ дээр бол би Монгол гэдэг нэрээ гаргаж чадсан тий. Энэ Азийн одоо төв чэйжин дээр энэ бас нэг Монгол гэдэг нэм их хааны үр сад, Чингисийн үр сад гэдээ бас нэг ширхтээ нөхдүүд байдсан байна гэдгийг харуулж чадсандаа бас их баяртай байгаа. За тэгээ манай монголчууд бас олон монголчууд маань өндөр байрыг эдэлсэн тийм ээ. Манай Төвшин Жаргал, Оюун Үрдэн, Баяр дах одоо манай Эрдэнэ Нөлөг гэл ингээд зөндөө одоо хүмүүсийг нэрлэх юм бол монголчууд маань бас ингээд эзэгнээ явж байгаад би туйлын баяртай байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За энэ челленжийн хамгийн том үр дүн болвол яа харахгүй 12 жилийн ой дээр компани маань энэ машин зарласан 12 жилийн ой болж исэн байхгүй юу. Тэгээд энэ машин хоцсон. Тэгээ би улаан машин, миний машины өнгө жоохон өөрчлөгдөж байгаа. Зурган дээр л компани зүгээр ингээ улаан машин зураг тавьсан байхаар би чи айгүй гинийн улаан машин авна гэдэгчгүй. Тэгээд Анталид очсон чинь тайзан дээр цэнгэр машин гараад ирлээ. Тэгэхээр өө нэг цэнгэр машин болох гэж байгаа болов гэсэн чинь компани чинь чинь тухайн улс орноос нь жишээл магадгүй Европоос нь би тэр цэнгэр машиныг авах байсан. Европоос нааш явуулна гэж байхгүй. Тэгэхээр аль биесны дилер компаниар захиалдаг юм бэлээ. Ингээд сая 2 хоногийн өмнө 2-3 хоногийн өмнө над руу Монголд байгаа BMW одоо машины дилер нь над руу залгасан. Та гэрээгээ байгуулаарай. Таны одоо машин зориулж компани урьдчилгаагийн төлцөө MW Airline компани урьдчилгаагийн төлцөө таны машин одоо ингээд 3 сарын дараа орж ирнэ. Тэгээ та яг таны нэр дээр энэ машин гарна. Тийм учраас та иргэний үнэлгээ аваад ирээд гэрээ байгуул гэсэн. Тэгээд яг одоо бодтой ирэх машины зураг тавьсан байгаа шүү манайха. Тийм учраас та бүхэн одоо намайг нэг эсвэл нэг улаан ч юм уу цэнгэр машинтай гараад ирнэ гэж бити бодоор би цагаан машинтай явах нь шүү манайха. За ийм гоё. Та бүхэн нэг ч гэсэн одоо ийм ер нь бол би энэ герман машин дуртай. Тэгээ би нэг бенцтэй байсан. Дээр үд нэг бенцтэй байсан. Тэгээд ингээд маш тухтай ийм айгүй гоё юм. Тэ түшигтэй ийм гоё машин л да. Герман машин. Тэгээд тийм машинтай болоог 20 жилийн өмнөх мөрөөдөл маань биелээд ингээд ийм машинтай болсондоо баяртай байдаг шүү. За энэ бол миний бонус юм. За өнөөдрийн сургалтаар би та бүхэндээ нэг бүрчлэн нарийн юм барих. Би зүгээр яг үр дүнгээ ярьж байгаа шүү. Яг үр дүн тэ яг бодтой над дээр юу гарсан бэ гэдгийг ярьж байгаа. Тийм учраас бол тань гэсэн энэ боломж байгаа гэдгийг би хэлхийг хүсэж байна. За би та бүхэн харж байгаа 2025 оны 8 сарын 1-ээс яг ажиллаж эхэлсэн. 6 сарын 29-нд би бүр төлсөн. Тэгээд ажиллахгүй байсан. Бүтэн 1 сар ажиллаагүй те. Тэгээд 8 сарын 1-ээс ажиллаж эхэлсэн. Одоо би боддог байхгүй ямар азар өстой нэрэ харсан даасан тэнгэргүүдэд талхаж гэн өндөр дээд өвөг дээдстэй талхаж гэнэ нэрэ ямар азар энэ боломжийг надад илгээсэн юм бэ нэ орчлын ертөнцид би талхаж гэнэ те. Яаж оюун момын энийгээ бас олж харж авсан. Надад энийг илгээсэн Артем Сиренко гэдэг миний одоо аплайнд талхаж байна. Натамтай ажиллаж байгаа бүх багийнхантай талхаж байна те. Энийг би эхлээгүй байсан бол энэ баг үүсэхгүй байсан. Би эхлээгүй байсан болвол одоо тийм ээ энэ боломж үүсэхгүй байсан. Нэг хүний шийдвэр ямар чухал юм бэ гэдэг өнөөдөр та бүхэн тоон үзүүлэлтээр харна. Тоон үзүүлэлтээр. Өнөөдөр энийг сонсож байгаа та бүхэн дундаас ч гэсэн нэг шийдвэр гаргаад хөдлөх юм бол таны цаана ямар олон хүний амьдралыг та өөрчилж чадах вэ гэдэг бүр төсөөлшгүй та. Тэгэхэд одоо энэ дээр бол би ингээд 8 сарын 2025 оны 8 сарын 1-ээс эхлэхэд эхний сарда би шууд 13 доллар авсан. 8 сард би 13 долларын цалин авч байгаа. Би хаана явж ирсэн гэж бодож байна манайхаа. Би барилгын инженер, 2 дахь миний хуульч өмгөөлөгч, 3 дахь нь би шимт жижээл судлаач. Тэг яг энэ шимт жижээл судлалын чиглэлээр би хөх хотод хүмүүст үзлэг хийгээд ингээ хөх хотод үзэсгэлэнд оролцоо явж исэн. Хөх хотод ингээ үзэсгэлэнд оролцоо явж исэн. Тэгээд ингээ явж байгаа миний цалин маш өндөр бонусод гараад миний бүр мэд тэ үе энэ ч одоо ямар өндөр хувь өгдөг юм бэ? Ямар их өгдөг юм бэ? За явъя Монгол руу очиж ин ерөөсөө бизнесээ хийгээд ирж ирсэн. Ингээд 9 сард 19 мянган доллар энэ бол промошн зарласан байсан сар байна. За та бүхэн энэ дэлтэн зүүн талд нь харж байгаа те. Өнгөрсөн оны 10 сард 9 мянган доллар, 11 сард 13 мянган доллар, 12 сард 8 мянган доллар нийтээ 63845 доллар олсон юм аа. За ийм гоё бонус компани өглөө. За ингээ он гараад 2026 оны 1 сараас эхэлсэн чинь миний 10 мянган доллар ширсэ буугаагүй. 13 мянга, 10 мянга, 10 мянга, 18 мянга сая 5 сард 25 мянган доллар 415 долларын цалин гарсан. 25 мянга 415 доллар. Одоо өнөөдрийн байдлаар өнөөдөр 6 сарын хэд вэ манайхаа? 11 тийм ээ.
$13,893. Сарын эхний 10 хоног дотор хэд $13,893 гарсан байна. Сарын эхний. За ингээд амжилтын түүхээ эргээ харсан чинь та бүхэн хардаа 8 сарын 1-ээс яг би хүнд мэдээлэл өгөөд ингээ анхны үнийг бүртгэж эхэлсэн. 8 сарын 1-ээс. Нэг хоногийн дотор би сэлвэр цолонд хүрсэн. Хамгийн түрүүнд би ах トゥ угаа бүртгэсэн. Ах トゥ удаа хэлсэн. Ингээ миний ах トゥ нар бол 8 одоо 12 хүүхдээс амьд сөрөө 8 байна. 8 хүүхдээс банзагчийн одоо 7 нь бүртгүүлсэн. Энэ 7-оос ч бас олон амжилтанд хүрсэн явж байна. Ийм гоё. Тэгээд би энэ хэд маань аялах хэрэгтэй. Энэ хэдэ хамгийн түрүүнд би хэлсэн. Яг л би өөрийнхөө одоо нэг итгэл үнэмшил төрсөн. За энэ нэстэ үнэхээр гоё боломжтой байна гэсэн бол хамгийн ойр дотноос хэлдэг. За ингээ 2025 оны 8 сарын 2-нд нэг хоногийн дотор сэлвэр цолонд хүрээд 7 хоногийн дотор голд гэдэг цолонд хүрээд за дараа нь алсан чинь тэр сард 10 хоногийн дотор титаниум платинум болсон байлээ. 10 хоногийн дотор. Тэгээд 9 сарын 17-нд үнэндээ сар хагасын дотор жэд гэдэг цолонд хүрээд 12 сарын 4-нд гэхэд болвол дараа нь энэ дээр нэг 2 3 сарын дараа мо те перл цолонд хүрээд 2026 3 сарын 11-нд яг ханууд болох чуулганы өмнө эмералд гэдэг амжилтанд хүрээд дараа нь 4 сарын 30-нд руби гэдэг амжилтанд хүрээ явж байна. За тэгэхээр энэ бол ингээд тасралтгүй ажилласны үр дүнд ийм бодит одоо өөрчлөлтүүд гарч болно. Та бүхэн төсөөлөд үзээрэй. Бид нар чи ямар олон жилийн зүгээр л хий эргээд өнгөрөөдгөө. Урт хормоогоор хойд хормоогоор нөхөд өнгөрөөдөг тийм ээ. Ямар олон хэрэгцээгүй зүйл цагаа зарцуулдаг. Гэтэл та би энэ хугацаанд юу хийсэн бэ? Би зүгээр фокус хандуулсан. Би анхаарлаа төвлөрүүлсэн. Би хаашаач гарч яваагүй, би зогсоогүй, би зөвхөн урагшилсан. Ингэж яваад одоо энэ одоо амжилтуудыг гаргасан гэдэг хэлхийг хүсэж байна. За энэ дээр бол миний апплайнууд, миний одоо дээдлийн амжилтанд хүрсэн хүмүүс байна. Намайг энэ бизнест дурсан. Артем Нестеренко олвол одоо 6 сарын дотор $109,000 орлого олсон байна. За энэ Виктор Высоцкий олвол өнөөдрийн байдлаар одоо энэ 2025 оны төгсгөлд сарын $200,000 бонус төрсөн. Энэ одоо орлого нь харагдж байна тийм ээ. Сарын шүү манайхаа. Сарын $200,000. Виктор Высоцкий хэр ажилласан? Ямар хугацаанд ажилласан гэж бодож байна? Ерөөсөө жил гаруй хугацаанд. Жил гарангийн хугацаанд ажилласан гэсэн үг тийм ээ. Яа тэгвэл зах зээл нээгдэнэ гэдгээр алтан үе байхгүй манайхаа. Одоо Азийн зах зээл нээгдэж чинь алтан үе. За тэгэхээр энэ бол 2025 оны 8 сарын 1-нд би эхэлсэн. Миний сая өрдөг та бүхэн бүгдээрээ сонслоо тийм ээ. Лидер бордыг 3 удаа тэргүүллээ, топ 1-ээр гарлаа, 100,000 клубын гишүүн боллоо. Багийн гишүүн өнөөдрийн байдлаар 4,200 төрсөн. Багийн гишүүн. Нийт 15 улсад гишүүтэй болцсон байна. Хамтрагч нартай болцсон байна. За ингээд миний энэ 4,200 гишүүнээс бараг 758 одоо хүн орлоготой болсон байна. Би бусдын тоолоог шүү бүр бага нэг $80 орлого, $100 тоолоог дунджаар одоо нэг $300-аас $500 орлоготой гэхэд тооцоолж үзэхэд 600 хүн байна. $500,000 100-аад хүн байна. Тэ? $1,000-аас $25,000 35 гишүүн байна. Амжилтанд хүрсэн байна. $2,500-аас $5,000 15, $5,000-оос $10,000 5 гишүү. Сар болгоны $10,000-аас $30,000 авдаг 3 гишүү. Энэ одоо миний цол Руби гэдэг цолонд хүрсэн төвшин жаргал байна. Манай жаалтгаа байж ингээ хүрсэн байж гэн тэ. Ингээ төсөөлөд үз. $500,000 бонус сард манай баг дээр тавьж байна. Би бол дунджаар утсан шүү. Нарийн бусад хүмүүс нь бодоог энэс илүү байгаа гэж бодож байгаа. За тэгэхээр ингээд 500,000 би түрүү хэлсэн та бүхэндээ тэ. Би 2004 онд 22 жилийн өмнө анх хүрээдэг рестораныг байгуулж байхдаа $200,000 худалдаж авсан ресторан маань одоо сарын $3,000 түрээс өгч байна. Гэтэл 9 сарын дотор энэ амжилтыг гаргалаа. 9 сарын дотор 4,200-ны багтаа боллоо. 9 сарын дотор 15 улсаа гарлаа. $500,000 орлоготой цалин өгдөг ийм компаниг байгуулсан гэж төсөөлөд үз. Хэрвээ би хүрээдэг ресторан шиг ресторан байгуулсан болвол тэрийгэ түрээссэн болвол $500,000-ыг $3,000 хуваахад 166 олно. 166 рестораныг би 9 сарын хугацаанд худалдан авч байгуулж түрээсэлж ээж энэ ажлыг хийнэ гэж боддоо манайхаа. Тэр чинь ингээд дүүцүүлээ та бүхэн төсөөлөд үзээрэй те. Ямар том хил хязгааргүй ажил вэ чинь. Ямар том боломж вэ? Ямар би одоо $590 бүртгэл хийхээр надад мөнгө байхгүй бизнес эхлэх гэж байгаа байхгүй манай нөхдүүд минь хэрвээ та бизнес эхлэх гэж байгаа. Тэгээд тэр чинь 99-нд олно штэ. Яг л 490 таны хоригдлаа байхгүй юу? Тийм учраас бид нар одоо маш гоё юм хариуцлагатай тэ ийм гоё бизнесийг ийм бага хөрөнгө оруулалтаар эхлээд ийм өндөр орлогот хүрэх энэ боломж олвол
одоо энэс өөрийг мэдгүй юм байна. Энэ бол миний амьдрал тохиолж байгаа хамгийн супер боломж. Би зөндөө боломж тохиолдсон. Би зөндөө орлоготой болсон. Би сайхан амьдарч, сайхан байшин савнд амьдарч надад гоё юм. Гэхдээ миний хийж байгаа ажил надад би их дуртай. Яг л би ганцаараа байж идэггүй. Тэ? Энэ олон хүмүүсийг тэ 750 үнэ ажилчинтай компани гэж ботчих юм байна. 9 сарын хугацаанд та 750 ажилчинтай хамгийн бага цалин нь за дунджаар $400 гэж бочих. $400 хэд урна Монгол мөнгөөр? 600 ажилчинд тэ сая 500 мянга сарын сая 500 мянган төгрөгийн цалин тавьдаг. 600 ажилчинд 100-аад ажилчин сарын 3 сая төгрөг тавьдаг. 35 хүмүүс сарын 10 сая төгрөг авдаг. $400 ойролцоогоор сая 500. Сая 450 мянга. Тэгээ төсөөлөд үзтээ манайха та ямар том төсөөлшгүй энэ том одоо компанитай дүүцгээр хэмжээ өнөөдөр одоо Монголд 750 хүний цалин тавьж байгаа том компаниуд үзээ том энэ компаниуд байгаа шүү дээ. 750 ажилчинтай компани гэж үзэх юм бэл. Тийм хэмжээний одоо бүтцийг багийг та 9 сарын дотор басгаж чадна. Тийм боломж бидэнд нээлттэй. За ингээд Монгол хүн болсоо зүгээр нэг дороос суухгүй. Би Азийн зах зээлийг заавал нээн. Энэ алтан боломжийг би алдахгүй би шүдээ зуугаад явсан ёстой нэрэ. Би заавалчгүй үр дүн гаргаж иж буцаж ирнэ гэдэг би 6 сар явсан манайхаа. Би 12 сарын 13-нд гэрээсээ гарсан өдөр ерөөсөө мартдаггүй. Аюу сайн сандаг. Олон юм үзэж туулаад явсан. Тэ? Үнэхээр сайхан компанитай тулд би мөнгөөр тасраагүй. Би мөнгөөр тасраагүй. Мөнгө өдөр болгон орж ирдэг. Мөнгө асуудал бишээсэн надад. Тэ? Гэхдээ энэ улс дээр би хүнтэй яаж танилцах вэ? Англи хэл мэдэхгүй. Вьетнамд очиод сар боллоо, хэл мэдэхгүй. Тэгэл нэг утсаа бариад урдаа нэг ChatGPT-гээ бариад ингээл явдаг байсан тийм ээ. Тэгэл одоо ингээл эмэгтэй хүн болсон арга гэрдээ санаа зовх ингээл ажлууд ингээд зөндөө зохицуулах ажлууд зөндөө гарч ирнэ. Энэ дээр тэгээ миний хамтрагч нар, миний охин, миний нөхөр ингээл аюу олон хүмүүс ингээд тусалсан энэ зах зээл дээр ажиллахад тэгээд би нэг сар Вьетнамд ажиллачаад Вьетнам дээр бол социалист орн болохоор яг одоо энэ манай Эмилими Маркцын тим актер хөгжсөн орн биш юм байна. Энэ дээр би цаг хугацаа алдаад яах юм бэ гэж ерөнхийдөө угаасаа Вьетнамд амарна гэж бодож ирсэн. Фукокт бас гэр бүлтэйгээ амарчаад тэгээ би Филиппинийг сонгоод ниссэн. Ингээ Филиппинд очиод анхны ивэнтээ хийсэн. Филиппинд миний охин ирсэн, миний охины найз их чинь ирсэн. Ингээ энэ хоёрынхаа дэмжлэг туслаж байгаагаар 10 өдөнтэй анхны ивэнтээ хийгээд ингээ анхны гишүүдээ бүртгүүлээ тийм ээ. Одоо Филиппинд болвол ингээ хамгийн анхных нь Майленаг бүртгүүлсэн. Тэгээд энэ Нельсон гэдэг энэ сайхан аюугаа төр багаар бүртгүүлсэн энэ хоёр байж байна. Арманда байна, Бой Паулина, Фердинанда гэдэг ингээд за эдгээр бол дандаа хүүтэн зах зээлс дандаа миний танихгүй хүмүүс. Би Филиппинд онгоцоос буугаад нэг ч хүн танихгүй буусан. Тэгэл би ингээл очиод англи хэлний курс суугаад гоо сайхнаар орж үйлчлүүлээл ингээл таарал зүүнтэйгээ ингээл танилцаад явсан. Дээр нь би контент хийгээд ингээд контентер болсон хүмүүс маань цаашаа одоо ингээд Малайзлууд хэлсэн. За энэ 2 дахь хэмжээ нь илүү сайн болсон. 30-аад хүн оролцсон 2 дахь хэмжээнд дээр за урнагийнхаа тусламжтайгаар ингээд дэмжлэгтэйгээр ингээд хамтдаа гэдэг ийм гоё үйлчлэл зохион бодоод аюу олон хүмүүс идэвчсэн. Би цаашдаа хэдэн мянган хүний ивентүүд Филиппин, Малайзад явагдана гэдэг одоо итгэлтэй байна. Бид нэр тасралтгүй хамтдаа урагшлах хэрэгтэй шүү гэж би бас монголчуудыг та бүхнийг уриалмаар байна. Монголын зах зээл 3.5 сая. Манайха одоо 2 тэрбумын зах зээл нэгдэж байна. 2 тэрбум төсөөлшгүй тийм ээ. Энд байгаа энэ чатанд ороод ирсэн энэ аюун бэ. Та нар бүгдөө байж байна. Бүгд ганцхан зүйл байгаа. Тасралтгүй, зогсолтгүй урагшлна. Амжилт нь хүрээгүй хүмүүс үгийг сонсохгүй, замаасаа зогссон хүмүүсийг араас нь дагаж гүйхгүй. Хин урагшилж байна, хин зогсолтгүй явж байна. Зогсолтгүй урагшилж байгаа хүн юу хийж байна? Тэрийн дургаал хийн. Өөр нууц юу ч байхгүй шүү дээ манайхаа. Ямар ч өөр нууц байхгүй, маш энгийн. Маш энгийн. Зүгээр л гоё аялын платформоо ярина. Тэ? Энэ боломжоо хуваалцаал явна гэсэн. Ийм л ажлыг хийдэг миний ажил маш энгийн. За энэ Малайзад энэ Малайзыг сонирхолтой төвхтэй. Энэ Малайзыг холбож өгсөн хүн бодвол одоо Фердинанд гээд миний одоо видео контентээр Филиппинд гаргасан би нэг видео хийгээд Филиппинд л цацсан. Тэргээр ирсэн Фердинанд байна энэ Филиппинд багт энэ дата камерачтай уулзуулсан энэ энтэг байгаа. Тэгээ дата камерачтай уулзуулаад тэр үед дата камерач нөгөө нэг том ингээ офис үзүүлээл онлайнаар уулзалт хийхгүй урнаа тэр. Тэгсэн чинь офис үзүүлэл баахан бүтээгдэхүүн яриад энэ чинь бас нэг өөр сүлжээний компани юм бэ. Наа чи өөдөөс манай эдийг сонсохгүй бүтээгдэхүүн яриад ингээд нэг сонирхол тавиагүй орхицсан байсан.
Тэгээд Филиппинд очичоод буцаад Монголд ирчээд тэгээ буцаад Филиппин явах гээд ирж буцах пледэ Монголоос Манилаас Монгол руу явах пледэ бүр авцсан байсан. Тэгээд нэг өглөө сэрээд би ерөөсөн Малайз явах хэрэгтэй юм байна. Малайзд нэг хүнтэй уулзуулаад байсан. Хэн байлаа гэж би урнаатаа ярьсан. Яагаад ч нэг юм хүн байсан шүү дээ. Нэг энтэг хүн байсан шүү дээ гэл. Тэгэл дахиад нөгөө холбоосоо Фердинандаас хэлдээл дахиж холбоосоо гэл дахиад ярьсан чинь тэгвэл Малайзд хүрээд иргэнэ. Тэгэхээр нөгөө хүрээд очив гэл. Тэр төсөөлөөгүй гайхсан баха би тэрийг урнаа тэр яваад очив. Шууд пледэ платформ дээр худалдаж аваад шууд Монголдо тэр үед нэг том чуулган хийсэн арга хэмжээсэн. Тэрийг хийгээл 2 хоногийн дараа шууд Малайз руу ниссэн. Онгоцны буудлын дээр буусан чинь нэг юм одоо нэг Альфарчгийн том машин мэдэрч те. Тийм машинаас нэг одоо эдгээр чинь нэлээ юм хар бор зал өнгөтэй штэ энэ энтгчүүчэнд нэг залуу буугаал ирсэн. Тэгэл би анх харж байгаа байхгүй юу? Онлайн дээрс нэг сайн актер таньж мэдээгүй ярьж ирсэн. Буугаал ирсэн. За энэ ч миний лидер мөн байна л гэж би бодсон. Тэр үед ямар ч бүртгүүлээгүй, ямар ч шийдвэр гараагүй шүү дээ. Тэгэл би тэрийг тосож аваад гэртээ очисон ч нөгөө ч өстө нэрэ 3 мөн давхар айгүй том хаустай 3 гаднастай 2 ламборджини тавьцсан. Одоо энэ одоо зурган дээр харж байна хараа. Гаднастай 2 ламборджини тавьцсан өстө. Харли Дэвидсон 2 мотоцикл тавьцсан. Ёо тэр байр сав нь юу вэ өстө нэрэ. Тасарсан баян айл дахиад ирдэг юм байна үү тэр? Үгүй тэр тасарсан баян айлуу чинь ямар энгийн юм бэ те манайха? Би баян гэд хүн оруулахгүй гэхгүй би тэрийг угтаж аваад оруулаад өөрийнх нь бизнесээ тайлбарлаа. Тэгээд бүр орой олцоо нөөтг чинь. За та хоёр одоо бизнесээ яригдаж бид тэр онгоцоос буугаад дөнгөж ирээ буудалтаа буучаа шууд гэрт нь очиж байгаа. Тэгэж одоо та хоёр бизнесээ яригээл тэглээ. Гэрийнхэн зургатан дээр нь ярьж байгаа. Тэгсэн чинь нөөч нь бүр ингээд унтаад болдгоо гэл нүд нь ингээд анилдаал нөгөө нэг тэгсэн мөртлөө нүдээ нээгээл ингээл сонсхий тэгэхээр би дата чи юу амруул яасан бэ чи одоо орой олчлаа та амруул яасан би тэр явъя ингээд тэгсэн чинь үгүй та хоёр яар гэд ингээл нэг нүдээрэл нөгөө нэг морожин идэж байгаа унтцсан хүүхд байдаг шээ тэр шиг санагдаад дараа нь одоо ботхоор л урнаа тэр хоёул яриад хөхөрдөг аахгүй юу аахын дата камераж яаж би тэрийг танилцуулгыг сонсч байлаа тэгээд дата гэдэг нь болохоор хүндэтгэлийн одоо үг юм бэл манайш одоо ноён гүн гэсэн тийм ээ ийм язгууртан гэсэн ийм утгатай үг юм бэлээ. Яг нэр нь бол камараж гэдэг ийм одоо залуутай. Тэгээ эднэртэйгээ энэ хараа бидний хийсэн арга хэмжээ бол маань тийш өөрөө офистой. Өөрөө бас айгүй олон ийм дэлгүүртэй юм бэлээ. Нэг төмрийн хаягдл цуглуурдаг дэлгүүртэй. Энэ өөрийнх нь офис нь ийм кофе зардаг бас сүлжээний компани эзээ. Малайз чинь толгойтой болон нэг сүлжээний компани эзэн байдаг юм бэлээ манайхаа. За тэгээд энэ офис дээр ингээ ихний хүмүүсээс цуглуулад ингээд анхны танилцуулга хийгээд маш гоё хүндэтгэлтэйгээр бидний хүлээж авсан. Төвшин жаргад очисон байсан манай өрөө би. Тэгээд төвшин жаргад битэрт нэг юм нөгөө цолын 90 бир хүндлээ тэгээд тэр нэг хүндэтгэлийн нэг юм ингээд нэг юм зүйлт гэдэг юм юу гэдэг юм бэ? Тэг ингрийн нэг юм тууц шиг зүүж гисэн. Та бүхэн харж бол тууц шиг зүүж гисэн. Тэгээд бүр ингэ сэтгэл гаргаад урнаа бид гуруултанд нь хараа нэг юм хөөхөө ингээд ийм баабчигтай дэн дээр ингээд анхны тэдэн оны тэдэн сард анхны ивентэд Малайз зохион байгуулж өгсөнд баярлалаа. Бид бүхний дэмцэнд баярлалаа гэд үнэхээр айгүй гоё юм сэтгэл гаргасан. Энэ хүмүүс байна. Тэгээд энэ Вики гэдэг одоо маш сүрхий залуу, энэ Айши гэдэг энэ хамтрагчид бүртгүүлээд төрсөн ирчигээ Англид амьдардаг төрсөн ирчигээ бүртгүүлээд энтэд одоо хоёр юу бүртгүүлээд ингээд ямар ч хэлсэн ингээд Малайзад бол 2 сэлвэр салтан төрсөн. Филиппинд бол одоо зүгээр л дандаа миний бүртгэл хийсэн хүмүүс байж байгаас салтан төрөөг байж байгаа. Малайзад бол эхний 2 сэлвэр салтан төрсөн байгаа. Тэгээ удахгүй дараагийн салтангууд төрнө гэж одоо итгэж байна. Өдөр болгон одоо англи танилцуулга явж байна. Танилцуулж байна. За ийм олон улсын зах зээлээр бид нар одоо ингээд ажиллах юм боломж байна. Энэ Аанан гэдэг залуу одоо 2-3 хоногийн дараа Монголд ирнэ. Ер нь одоо энэ их сүрхий их гоё сүрхий залуу байгаа бас энтэг залуу энэ доор нагаад энэ зүүн талд нь сэлвэр болсон. Аанан гэ за энэ маань шууд Филиппинд нэг 2-3 залуу бүртгүүлсэн. Тэгээд Индонезид нэг хүн бүртгүүлсэн байж байгаа. Аанан ингээд ямар ч гэсэн баг багаар алхмаар ингээд уршилж байна манайхаа. Явж гин болж болох юм бэ манайхаа. Тийм учраас хамтдаа хідүүлээ бүгдөө энэ том зах зээл энэ нөгөө Англид бүртгүүлсэн их чинь энэ байж 15 жил Англид амьдарч байгаа. Одоо Англид охин бас ингээд бүртгүүлсэн. Гэх жишээний тэгээ ингээд багаар ингээд явж байна гэсэн. За тэгэд энтхийн зах зээл дээр анхны хамтрагчнаар гарч ирсэн. Энэ бол дандаа энэ Нинод гэдэг гол хүн мэн. Нөгөө манай дата камера чинь зүгээр видео колыг түнд гэх юм. Тэгэл нүүрэн дээр авсрал туулах юм. Тэнгүүт нь би hello гэж нэг хаа юу л нэг чаддаг хэдэн үгээ хэлж байгаа. Тэгээ нэг царай харагдаал өнгөрнө. Тэгэл нөгөө төчсөөр travel company ямар юм гээл ярьж өгөндөө. Тэгэж ярьсаар хагаад энтгэд байгаа. Энтгийн урд хот
За ямар хотелээ орно энэ? Ямар хотелээ? Чинай. Чинай гэдэг. Миний сонсоогүй хот байлиг. Сүрхийн хот гэсэн тэр. За тэгэл зур Чинад бид нар зур хэдэн зуун цуглуулна. Та нар зур ирээрээ гэсэн. Тэгэхээр би хэлсээ та нар үнэхээр цуглуулах юм би очино. Хүн цуглуулахгүй бол би очихгүй. Хүн цуглуулал очныг одоо жоохон тэгээ томорд болцсон шүү дээ манайхаа. Урд нь нэг ч хүнгөөстэй яаж хүн олно гэж гүүгээ явжсэн бол одоо бол за та нар ингээд хүн олон гишүүнтэй бодвол хүн цуглуулах юм очино гэх. Тэгээд очиод тэгсэн шүү дээ. Тэд нар юу гэсэн гэж бодож байна. Эдгээр зүгээр та хоёр ирээл урнаа та хоёр ирээл та ирээл тайзан дээр гараад юм яриад хэрэггүй зүгээр гараад далдаад буучих гэсэн шүү дээ. Тэгээ угаасаа би чи ярьж чадахгүй юм чи тэгэл гараад далдаад hello everyone гэдэг ингээд буухад болохоор болно гэсэн. За нэг тиймэрхүү ажил хийгээд ингээд явж ирлээ. Дөнгөж саяхаа ирсэн. Тэгээд одоо Монголдо 6 сарын 27-нд бид нар маш том ивент хийн. Та бүхэн бас тэр ивентэд маш олуулаа бас оролцоорой гэдэг хэлхийг хүсэж байна. Би та бүхэндээ хэлье. 2025 оны 8 сарын 1-нд оюумаа эхэлж чадсан. Эхэлж чадсан хүн бол аль хэзээ амжилтын хаалгад тогсон байдаг. Та амжилтын үдэ нээсэн болвол тэрийг тууштай үргэлжлүүлээд зогсохгүй явна. Зогсохгүй. Тэр зогсохгүй байх зориг танд байх хэрэгтэй. Зогсохгүй байх танд төвчээр байх хэрэгтэй. Зогсолтгүй урагшлах хэрэгтэй. Хүн болгоны хурд өөр. Тэгтээ та заавал амжилтанд хүрнэ. Би хэлье. Магадгүй над чиг та нэг сарын дотор $10,000 дээш орлоготой байхгүй ч болно. Яагаад та нэг жилийн дотор болол доо манайхаа. Чадна штэ та. Нэг жил тасралтгүй явчих. 3 жилийн дараа сар бол $10,000 дээш орлоготой болсон ч яадаг. Болно штэ. Би итгэж байгаа байхгүй. Би та бүхэндээ итгэж байгаа. Та бүхэн чадна гэдэг би итгэж байгаа. Ганц л ялгаа яддаг. Маш олон хүмүүс 2-3 таа уулзаад хайчдаг байхгүй. Үгүй. Би 90 үнийг бүртгүүлсэн. Би хэдэн зуун үнэтэй уулзаад яг хоо миний бүртгэлийн хэмжээ их том л да өндөр хувьтай л да. Гэхдээ би тасралтгүй хүн ярьдаг. Би баруун солоо би хүнийг шилэхгүй, ялгахгүй ярьдаг манайхаа. Энэ мөнгөтэй мөнгүү, тэтгэврийнхөө баян юу, бизнес хийдгүү би баруун солгоогүй бүгдэнд нь ярьдаг. Яг энэ миний үндсэн ажил. Тийм учраас энэ хүмүүс аялах нэг нь аялна. Зүгээр хэрэглэгч байх нэг нь хэрэглэгч байна. Нэмэлт орлого олох нь олно. Над чиг санхүүгийн эрхлөө бүтээгч амарч явахдаа, унтж явахдаа, ажиллаж явахдаа одоо би өдөр болгон $300 пассив орлого орж ирж байна. Манайхаа өдөр болгон $300 энэ өнөөдөр над чиг яг ийм одоо бусад одоо амжилтанд хүрсэн монголчууд маань байж байна. Тэгэхээр бид чадсан юм чинь 750 хүн чадсан юм чи та чадна шүү дээ манайхаа. За ингээд өнөөдрийн үндсэн одоо өгье гэсэн мэдээлэл маань энэ түрээд өндөрлөө. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.